Ард иргэдэд хямд гурилын хэрэгцээг нь хангах нэг талдаа нөгөө талдаа аж ахуй нэгжүүд үндэсний үйлдвэрт харилцаатай дэмжих гэдэг энэ хоёр бодлогын хамгийн дундын зөв хуулиур бол энэ болов уу гэж би бодож санал дэвшүүлсэн юм аа. Яг тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ бол одоо дэмжих нь зөв үү? Тарилчтай дэмжих нь зөв, цаг хугацаа тулчаад байгаа. Тэгвэл энийг улсын хурал баталсан тохиолдолд дахиад бодлолтойгоор буюу 6 сарын одоо дунджаар үн өсвөл дахиад одоо тэглэх асуудлаа оруулаад ирэх энэ зохицуултыг л одоо их хурал энэнийг дэмжсэн тохиолдолд дагалдуулж гаргаж өгөөч л гэдэг хүсэлт байгаа. Яагаад тэгэхээр аж ахуй нэгжүүд үнэхээр одоо монопол байдлаар үнэ нэмээд байгаа бол өгсөн хуйлдаад байгаа бол энэ дахиад одоо 6 сарын дараа эн чинь дахиад тэглэгдэн шүү гэдэг ийм тэдэрт болгоомж тус байх ёстой шүү дээ. Төр юм бол ийм механизм бүрдүүлж өгөхөд энэ юу нь болохгүй байгаа юм болоо гэж би бодоод байгаа. Тэгээ яг хоёр хамтарсан байнгын ороод дэмжээгүй тэнтгэхдээ олон гишүүд ингээ бүртгүүлчихэд гараа явцсан болохоор ингээ дэмжигдээгүй гэж би бол ойлгож байгаа. Ер нь энэ бол үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа нөгөө талдаа ард иргэдэд хамгаалж байгаа юм дундын хувилбар шүү гэдгийг л дахин хэлье. Энийг хэрвээ одоо тогтоолын төслийг гаргахыг дэмжсэн тохиолдолд би бол одоо хувь гишүүнийхээ хувьд бол энэ галийн хадлан татвартай холбоотой энэ орж иж байгаа хуулийн төслийг дэмжинэ. Энийг дэмждэггүй тохиолдолд дэмжих боломжгүй гэдгээ бас илэрхийлье. Баярлалаа.